За орчин уу. За хэлсэн юм аа. За хэлсэн байна. Сайхан явж байна, сайхан хацхгүй байна. За 8 мөр үзэж байна. За сайн байцгаана уу их хүнд монголчуудаа. Солонгос дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайтын үзэгч уншигч та бүхэнд өнөөдрийн сайхан мэндийг хүргье. За ингээд 7 хоног үрийн Бямб гарагийн Сөүл хотын цагаар 16 цагт та бүхэнд бэлтгэн хүргэдэг олондоо Солонгос мэдээний тайм гэж байгаа шүү дээ. Нэвтрүүлгийн маань одоо ээлж дугаарыг та бүхэнд бэлтгэн хүргэхэд бэлэн болоод байна. За ингээд олондоогийн Олондоогийн төлхүүр. Нэр мөрөө бодоод төлхүүр. Олон нэртэй үү. За ингээд бит хоёр өнөөдөр та бүхэндээ энэхүү нэвтрүүлгээ уламжид явсаар одоо шууд амжуулан хүргэнэ. За өнөөдрийн нэвтрүүлэг бол их онцлогтой болж байгаа. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудад маань за ерөн заавал Солонгос ирдэг. Өргөн дэлхийн өнцөг болон бүр тархан суугаа монголчуудаа бас хамааралтай тийм одоо нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх гэж байна. За бидний хойно ийм сайхан лого харагдаж байгаа болохоор хүн болгон бас гадарласан байх гэж бодож байна. Өнөөдрийн маань шууд нэвтрүүлэг МЯК буюу Монголын иргэний агаарын тээвэр хувьцаат компани бүгд найрамдах улс дахь төлөөлөгчийн газраас та бүхэндээ шууд амжилттай хүрнэ. За бид хоёр 7 хоног болгон сонирхолтой нэгэн зочныг урьж оролцуулж зочин хөтлөгчөөр ажилуулдаг ийм уламжлалтай байгаа. За өнөөдрийн маань зочин хөтлөгчөөр их чухал хүнийг бид хоёр одоо урьж одоо гуйж ингэж одоо оролцуулах болсон байгаамаа. За өнөөдрийн маань зочин хөтлөгч бол МЯК хувьцаат компани бүгд найрамдах Солонгос улс дахь төлөөлөгчийн газрын дарга Инкбат гэж хүнийг одоо бид хоёр урьж оролцуулах гэж байна. Гэхдээ одоо бид хоёр ямар ч уламжил ёсороо эхний ээлжинд өнгөрсөн 7 хоногт Солонгост үйл явдлын тоо мэдээгээ хүргэсний дараагаар одоохондоо манай дарга маань завгүй байгаа учраас энэ мэдээнийхээ тоомыг аль биес хүргэдэг зарчмаар бид хүргэх гэж байна. Батмын Инкбат ах маань бол өтөө цаг тохирсон байгаа. 16:30-аас хойш оролцсон шүү гэдэг ингэсэн ах маань одоо мэдээлэл өгөхөөр зөвшөөрсөн байгаа. Тэгээд нэвтрүүлгийн голоор хүрэлцэн ирэнгүүт зочин хөтлөгчийг урьж оролцуулсан санал бэлэн байж байна. За тийм учраас Макс анзаарсан баг. За энэ хин суу. Тийм учраас үзэж байгаа монголчууд маань бас шеэрлээрээ МЯК хувьцаат компани Сөүл технологийн газрын дарга Инкбат дарга маань оролцож за ингээд тусгай үүргийн нислэгтэй за одоо гадаадд гацаад байгаа монголчуудтай тусгай асуудал ч үү одоо тусгай үүргийн нислэг гэдэг хизээ хийх төлөвлөгөө одоо энэ 17-18-нд одоо нислэг хийх гэж байна. Энэ талаар за тэгээд ер нь одоо Солонгост байгаа монголчууд маань ялангуяа гацсан монголчууд маань одоо сонирхож байгаа олон асуудлаар одоо тэр бас ам хамрыг асууж хангаж одоо мэдээлэл авъя гэж ингээд зөвшөөрлийг авч өнөөдөр бид энд одоо шууд амжуултыг газар дээрээс нь хүргэхэд бэлэн болсон байгаа учраас та бүхэн суугаа битгий санаарай. За яг энэ дараагийн ирэхээс өмнө хоёулаа үндсэн ярианд орж ирэх гэж бодож байна. Манай олондоо.com сайтын Солонгос мэдээ болон нийтлэгдсэн мэдээллүүдээс та бүхэндээ хүргье. Анхаарал татсан мэдээлэлүүд тавилан хүргэж явах хоёлаа. За тэгээд ямар ч сан
эхний ээлжинд өнгөрсөн 7 хоногт тийм ээ. Бид бүхний цаанаас улсад юу болж өнгөргөө үнтэй холбогдуулаад эхний мэдээг За юу болов? би л одоо ер нь хил ам суулж асуудгаар одоо асуух гэж байлаа. Одоо цодоо мэл одоо Би бол ярина. сонсогчтой мэдээлэл хүргэх хэрэгтэй байна. За эхний асуулт руу оръё. Эхний асуудал өнгөрсөн 7 хоног эхлээд удаагүй байтал хойд өрнөд болон умард болон өмнөдийн солонгосын асуудлууд игдэж гисэн байгаа. Энэ бол мэдээж хойд солонгосчуудын одоо энэ харилцаа холбооны шугамаа хаана гэсэн мэдээлэл байгаа. Энэ бол мэдээж өмнөдийн зүгээс янз бүрийн хуудас ингээд хил давуулан шиддэгтэй холбоотой гэж шиддэг ч юм уу хөөрөмтэй ч юм уу тийм ээ. Юу гэдэг одоо тэрний талаар ямар ч ихний ярианы сэдвийг эхлэе гэж бодлоо. Энэ 7 хоног эхлээд 7 хоног очоод 8 байвал хэлтүүлдэг тийм ээ. Тэгсэн. За тэрнээс ахуулаад ер нь тэрнээс өмнө асуудлаар энэ асуудал тавьж эхэлсэн юм байна. Тийм. 6 сарын 4-ний өдрөөс 4-5-ны өдрөөс Солонгосын эрдэнэ мэдээллийн байгууллагуудаар одоо энэ мэдээ болоод их одоо сенсац тарьж яваа. За ямар учиртай бэ? Ингэх юм биш үү? Энэ Солонгос улсын төрийн бус байгууллага юм байна л да. Хойд Солонгосоос дөрвөж ирсэн дөрвөсөд байдаг тийм үү? За тэр дөрвөсдийн одоо төлөөлөл болсон одоо эрхчлөлт хойд Солонгосын иргэн энэ гэсэн тийм нэртэй тийм төрийн бус байгууллагууд хоёр төрлийн бус байгууллага байдаг юм байна. За энэ төрлийн бус байгууллагын улсууд нэгдэж нийлээд одоо хойд Солонгос руу ийм хуулах хуудсыг хөөргөдөг юм байна агаарт явуулж. Одоо нэг юм томоо ийм шааран бөмбөлгөн доорн тийм ээ. Одоо ингээд хойд Солонгосын иргэд одоо бол ийм харанхуй мунхаг байна, сэргэх хэрэгтэй, ачсан нийгэм шийдэх хэрэгтэй, дарангуйллаас салах хэрэгтэй гэсэн тийм хуулах хуудас бичээд, захиа бичээд тэгээ дотор нь бүр ийм флаш диск, USB диск энэ төр хийгээд янз бүрийн видео бичлэгүүд энэ хийгээд тэгээд ингээд нөгөө шааранд хөөргөд хойд Солонгосын хэлийн ойр орчим уулах газраас ингээд хөөргөжчих юм байна. Тэгээд тэр нь мэдээж хөөрж яваад Солонгосын хойд Солонгосын нэг газар нутгад унана. Тэгээд тэрийг нь одоо ард иргэд уншдаг, тараадаг тийм. Ийм ажил болоод ер нь бол энэ Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд мэдж байгаа баг. Ер нь байнга байдаг байсан асуудал чинь тийм ч юм. Ер нь бол тий. байдаг асуудал. Гэхдээ энэ асуудал яагаад хурцлаа гэдгийг нь болохоор өнгөрсөн 7 хоногийн нэгмэр гарагтай энэ бүр албан ёсны байхгүй юу? Хойд Солонгосын төв цэглэлгааны мэдээний агентлаг гэдэг KCN-ээс албан ёсоор мэдээсэн байгаа байхгүй юу? Энэ ингээд цаашдаа энэ байдалд автах юм бол өмнө Солонгос улстай одоо энэ харилцаа холбооныхоо бүх шугамыг бид нар таслах болно гэдэг. Албан ёсоор хэлчихлээ. Яг нь нэг хойд Солонгос бол хэдийгээр асуудлыг ярьж байгаа юм байна. Үүнтэй холбоотой. За жишээ нь одоо юу гэдгийг энэ хэл дагуулсан ингэж хуулах хуулц зөвшөөрлгүйгээр хөөргөж байгаа байдал нь бол хоёр Солонгосын хоорондын нөгөө нэг Панмунжом сонооно гэж байдаг тийм ээ. Хоёр Солонгосын эрхлэгч нар нөгөө нэг зөвшөөрөлгүй бүсд уулзаад хэцэл хийгээд тэгээд энэ дээр бол ингээд одоо хоорондоо тохиролцсон юм тохиролцооны бичиг байдаг. Одоо тэгэхээр өнгөрсөн удаагийн тэр уулзалтууд бараг л үр дүнгүй ямар ч ажиллахгүй байхгүй байж шүү дээ тийм үү. Тэгэхээр та нар хоёр Солонгос хоорондоо уулзаж тэхгүй байхгүй гэж амарчгаад 10 удаагаар ийм янз бүрийн хийгээд байгаа учраас бид бол асуудлыг хуцаар тавьж байна гэж. Ингэж юм ярьсан. Энэ дээр бол өмнө Солонгос улсын тунгийн бүү гэж ярьдаг тийм ээ. Одоо манайхаар бол одоо юу гэдэг юм бэ? Одоо хоёр Солонгосын одоо нэгдэх асуудлыг хариуцсан юм төрийн төв байгууллага, яамны төвшөнд ажилладаг төв байгууллага байдаг. За энэ байгууллагаас бол 4-ний 5-ны өдөр албан ёсны мэдээлэл хийгээд за энэнийг бол одоо хуулийн дагуу ямар нэг арга хэмжээ авах боломж байхгүй гэж анх ярьж ирсэн. Энэ бол төрийн бус байгууллагуудын хийж байгаа ажил учраас энэ ямар нэгэн одоо өнөөдрийн 30 төгөлдрийн мөрдөж байгаа ямар нэгэн хуулийн заалтыг зөрчсөн зүйл байхгүй учраас ингээд төрийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахын боломж байхгүй маа гэж мэдээлж байснаа хойд Солонгосоос хурцлог мэдээлэл ялангуяа энэ мэдээлэл хийсэн хүн чинь нөгөө нэг хойд Солонгосын одоо хөтөлбөрийн намын орны том дарга одоо Ким Жон Ын гэж том өдөртөгч байгаа шүү дээ тийм ээ. Тэрний төрсөн дүү хойд Солонгосын хөтөлбөрийн үндэсний намын нэгдүгээр одоо нарийн бичгийг гэж ярьж байгаа тийм ээ. Ким Yo Jong гэж өсгөө байгаа шүү дээ. Хойд Солонгосын одоо том даргын дүү. Тэр хүн өөрөө одоо энэ мэдээлэл хийсэн байгаа учраас анхаар татсан. Тэгээд тэгэнгүүт өмнө Солонгос байршаа 2 хоногийн дараа дахиад тунгийн бүгээс мэдээлэл хийгээд нөгөө нэг шаар хөөргөж байгаа хоёр төрлийн бус байгууллагыг хоёр Солонгосын хооронд эвэрлэлийн тухай хууль гэж хууль байдаг юм. Тэр хуулийг зөрчсөн гэдэг үндслээр дарга хэмжээ авахаар болоод хэрэг үүсгэлээ гэж
мэдэгдсэн. Нэгэсэндээ 2 хоногийн өмнө одоо арга хэмжээ авах боломжгүй гэж ярьжсэнаар эргээд 2 хоногийн дараагаар арга хэмжээ авна хууль зөрчсөн байна гэсэн ийм мэдээлэл хийсэн. Ийм нөхцөл байдалтай энэ бол одоо шуугсны асуудал байлаа. Тэгэхээр одоо яа гэсэн үг лээ? Одоогийн байдлаар бол хоёр улсын одоо энэ асуудал одоо өнөөдрийн түвшнүүд одоо хоцрол байдалтай хойш тогсоос нэг Кэсон гундаа гэж ярьдаг нэг хамтарсан бүс байгаа шүү дээ. Тэрэндээ байгаа хамтын одоо нэг юм холбоо байдаг, уулздаг ийм офис байдаг. Тэрийг одоо хаана гэсэн ийм байдалтай өргөсөн байдлаар бол холбоо тасалчихсан ийм байдалтай ажил асуудал үргэлжилж байна. За эхний сэдв бол энэ сэдв байлаа. За хоёрдугаар 7 хоногийн Солонгос элбэдийн салбарт шуугс нэг асуудал юу байваа гэхээр хоёр солонгосын нөгөө Солонгос улсын статистикийн төв газраас мэдээлэл авлаа. 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөгөө ажилгүйдлийн төвшөө үзсэн чинь 11 жил гэж үү? 10 жил. Сүүлийн 10 жил болсон. Тий. 2010 оноос хойш анх удаа Солонгос улсын ажилгүйдлийн төвшин 10 жил байгаагүй хамгийн дээд түвшиндээ хүрлээ гэдгийг зарлалаа. Хүн амд эзэлж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс иргэдийн тоо хамгийн одоо доод түвшиндээ очлоо гэж ингэж одоо бид хэлээ. Энэ бол одоо хойд энэ Солонгос улсын эдийн засгийн одоо тийм ээ асуудал ямар байгааг бэлтгэсэн ийм мэдээлэл байлаа. Энэ бол бас 2-3 хоног шуурлаа. Мэдээж энэ бүхэн мэдээж өвчтөй ковид 19 оны мэдээж шууд. Тийм, коронавирустай холбоотойгоо Солонгос эдийн засаг яаж бас уналтанд орж байгаа гэдгийн нэг том жишээ. Ажлын түвшин 5.4 гэсэн байгаа тийм ээ. Тийм 5.4 болж өслөө гэдэг бол их анхаарал татсан ийм мэдээ байлаа да. За ингээд дараагийн сэдв юу вэ? Дараагийн сэдв маань бидний цагаачлалын албанаас гаргасан мэдээ байгаа шүү дээ. Яг үнэ. За ингээд Солонгос улсад хайж амьдарч байгаа монголчуудтай холбогдолтой бас нэг сенсац гарсан мэдээ болвол Солонгос улсын одоо хууль зүйн яамны харьяа цагаачлалын албанаас мэдээлэл гаргасан. За тэр мэдээлэл юу дурдсан байваа? Тэр мэдээлэлд одоо энэ гадаад Солонгос улсад хууль бусаар орсончлуулж байгаа гадаад иргэдэд хамааралтай мэдээ байгаа. Тэр өршөөлтөй холбоотой. Тэр өршөөлийн хууль байхгүй юу? 6 сарын 30 хүртэл өөрийн биеэр одоо өөрөө мэдээлэл хийгээд нутагцсан тохиолдолд буцаж орж ирэхэд нь ардцсангууд юм уян зөвлөн визний тийм үзүүлэлт одоо визэн дээр тийм хатуу хандахгүй гэсэн яриаг хийж байсан боловч одоо энэ коронавирус улмаас Монгол улсгээ байцсан байгаа. Тийм. Үүнтэй холбоотой тэр мэдээлэлд маань юу дурдсан бэ гэхээр хууль бус иргэд маань 6 сарын 30 хүртэл өөрийн биеэр очиж цагаачлалын албанд бүртгүүлэх юм бол тэр өмнө нь тавьж байсан тэр саналыг тэр чигээр 44 төр үлдээнэ. Нэг ясандаа одоо үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор 6 сарын 30 дотороо явж амжихгүй ч байж болно. Гэхдээ 6 сарын 30-наас өмнө цагаачлалын албанд өөрийн биеэр очиод одоо ингээд өршөөлийн санд багтаад би эх орондоо буцъя гэдэг ийм хүсэлтэй хууль бус орсон сууж байгаа хүмүүс маань гаргачих юм болвол магадгүй одоо хил нэгдсэн дараа 7 дугаар сард ч байдаг юм уу 8 дугаар сард ч байдаг юм одоо болцсон тохиолдолд одоо өршөөлийн санд гарсан гэдэг юмд нь одоо хамруулж өгнө гэдэг. Ийм мэдээллийг Immigration-с өгс татсан байна. За энэ бол манай олондоо.com сайтын маань мэдээллийн сайтын маань Солонгос мэдээ болонд байршиж маш олон хүмүүсийн хамт авсан. За ийм асуудал байгаа. Тэгэхээр энийг бол бас хууль бусаар оршин сууж байгаа иргэд маань тэгээд утга учирч байгаа иргэд маань бас анхааралтай авах үстэй гэж хэлмээр байна. За дараагийн нэг сэдв. Дараагийн сэдв байна. Хүмүүс энэ коммент бичээд байна. Мяг мэдээлэл урдаа хийгээч. Гэт байна. Яг оо мягийн төлөвчийн газрын дарга Батнымын Инх бат гэж хүн байдаг юм байна. За энэ хүн ах маань бол одоо удахгүй хурж ирж за энэ санд дээр сууж та бүхэнд одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг шууд амжуулах хүргэнэ. За энэ хүн маань хараахан хөрөлцөө байгаа учраас бид хоёр одоо Солонгос бүлгийнхаа тойрыг бол та бүхэндээ үргэлжлүүлээд хүргээд явж байя гэж ингэж бодоод төлөв явж байгаа шүү гэдгийг бас сануулж хэлье гэж бодож байна. Одоо ер нь бас орж ирэх цаг болсон байна тийм ээ. 4:33-д орж ирэх гэсэн одоо ороод ирэх байхаа.
За билетний үнэ яагаад бууруулахгүй байгаа юм бэ гэсэн байна. Ер нь яг үзэж байгаа иргэд маань нэгэнт мяатын төлөвчийн газраас одоо холбоотой асуудлаар мэдээлэл хийж байгаа учраас асуулт тодруулах ийм зүйлүүд байвал бас ковид хэсэг бичээд явуучвал чадах шинийгээр бид хоёр одоо бас уншиж та бүхэнд хүргье. За манай бодроо ихч маань үзэж байгаа юм байна. Дүүтэй амжилт хүсье гэж бодроо ихтэй маш их баярлалаа. Цаглаг хэсүүчтэй сайхан ихч маань одоо хоёр дүүгээ дэмжиж байгаа юм байна. За дараагийн нэг одоо юу гэдгийг Солонгос мэдэн дээрээс нэг шуулуулсан асуудал бол бас хальтхан бас дурдаад өнгөрөхгүй болохгүй гэж бодож байна. Тэр юу гэхээр нөгөө манай Баатар Монгол Улс хөдөлмөрийн Баатар гавьяа тамирчин манай боксинг тамирчин Баатар ууган маань тийм ээ. Солонгос улсад гацаад бидэнтэйгээ адилхан олон сар болж байгаа та бүхэн мэдж байгаа. Энэ хүн маань сая энэ одоо тий яг манай сайтн дээр тавигдсан. Ер нь тэгээд олон ч газараа явсан доо тэгээд Солонгос улсад одоо засны ийм дэлгүүрт ажиллаж байгаа юм байна, мөнгө олж байгаа юм байна гэдэг ийм мэдээ гараад за энийг бол одоо шүүмжилсэн, ярьсан одоо ийм хүмүүс олон байлаа. За энэ бол бас хоёр талтай гэж одоо би удаа бодож байна. Манай Монгол иргэдийн бол манай улсын хөдөлмөрийн Баатар хүн учраас бид бүгдийг хайрж хүндэтгдэг 8 он биднийг огшоож байсан ийм хүн маань одоо учраас энд янз бүрийн хар ажил хийгээд байгаа муу даа гэдэг дээр эмзэглэж хандсан хүмүүс байна. За нөгөө талаараа хувийн талаас ч гэсэн хувийн бол хаана ажил юу хийж явах нь өөрөө хувийн эрхийн асуудал. Дээрээс нь энд өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр хашигдаад хоригдоод хэдэн сарын мөрийг үзв хүн болсон хойно энэ чинь бас хоол унааны мөнгө ажил амьдрал одоо энэ чинь одоо санхүүгийн асуудал боловсон байж байгаа. Тийм үү? Тийм учраас одоо бас наанта цаантаа бас хандаасаа гэж би бол хувьдаа хэлье гэж бодсон юм аа. За дараагийн хоёулаа ер нь Иватын орж ирэхээс өмнө бас юм ярьчгүй яасан юм. Чоо нөгөө энэ 7 оны тойрны мэдээ яа. Тэгээ тий. За дараагийн мэдээ маань 10-ны өдөр юу болсон бааш таа. Энэ 7 хоног Солонгос улсын хувьд бас тэмдэглэлт ой гэх юм уу өдөртөө юм 7 хоног байлаа. Тэр бол мэдээж бүгд найрамдах Солонгос улсад 6 сарын 10 шүү дээ. Тий. Ардчилсан хөдөлгөөн үүсний 33 жил яваа гэсэн. Солонгос улсын хувьд бол энэ ардчилсан нийгэм тогтохын тулд бас зовсон үндэстэй юм байлээ тийм ээ. Тэгэхээр урд нь ярьжсэн нь хууль байр 5 сарын 18-нд бас нөгөө юу том Гуанчжуугийн нөгөө нэг аймаар аллаг болсон ардсан хөдөлгөөрөөр 40 жилийн ой болж ирсэн бодвол 1987 оны 6 сарын 10-ны өдөр болж ирсэн югил тийм ээ 6 сарын 10-ны ардсан хөдөлгөөн гэж нэрлэгддэг одоо энэ ардсан хөдөлгөөн өрнөсний 33 жилийн ой болж Солонгос улсын ерөнхийлөгч одоо нам засгийн удирдлагууд бүгдээ оролцож товлогдсон айламжаа зохион байгууллаа. За энэ талаар бас товч мэдээлэл өгч гэж бодож байна. 6 сарын 10-ны өдөр бол энэ ардсан хөдөлгөөн яаж өрнөсөн гэхээр тухайн үед бол нөгөө нэг ерөнхийлөгч байсан хүнийхээ эсрэг тийм ээ даргуулсан засаглалын эсрэг ардсан хөдөлгөөр хөрөмжөөс ялангуяа оюутлуудын манлайлсан хөдөлгөөн их өндөр байсан. Тэр үед чинь Чондуухан гэж ерөнхийлөгч байлаа. Чондуухан ерөнхийлөгч тий. За тэгсэн тухайн үед Чондуухан ерөнхийлөгчийг одоо эсэргүүцэж оюутнууд тэмцэл хийж оюутнууд дундаас суугдыг сургууль гэдэг ухаа тийм ээ сургууль оюутныг Пагжумчол гэж орчуулсан байгаа. Тийм Пагжумчол гэдэг оюутныг баригдсан байдаг. Тэгээд тэр оюутныг танаа одоо босго хөдөлгөөн зохион байгуулж байгаа хүн чинь хэм нэр усын зар тэгээд ингээд эрүүдэн шүлт явуулсан. Эрүүдэн шүлтээ явцад тэр оюутан маань нас барсан байдаг. Тэгэнгүүт нөгөө нэг угаасаа буцаж исэн уур амьсгал улам нөгөө байран дээр давс гэдэг шиг өслөөд болоод оюутнуудын уур хилцэл бадарч ингэж одоо бослог 6 сарын 87 оноос 10-нд ардсан хөдөлгөөн бослог улам өрнөж энэ 6 сарын 10-наас 6 сарын 29-ний хооронд үргэлжиж бослог хөдөлгөөн болсон. Энэ бослог хөдөлгөөний нэг яг нь онцлж өнөөдөр Солонгосын хэвлэлдээ шуугаж байгаа шалтгаан юу гэхээр энэ бослог оюутны бослог хөдөлгөөнийг оройж мандаж оролцож исэн хүн нь өнөөдрийн ерөнхийлөгч Мун Жэ-ин. Тухайн үед 87 он оюутан байсан байна. Мөн өнөөдрийн ардсан намын том лидерүүд, их хурлын гишүүд эдгээр хүмүүс тухайн үед бүгд оюутан байсан. Бүгд энэ одоо 87 оны бослог хөдөлгөөний одоо өдөртөж мандаж оролцож исэн хүмүүс. Тийм учраас өнөөдөр ардсан нам мэдж байгаа тийм ээ. Энэ 4 сарын сонгуулиар одоо 300 суудлынхаа 187-8 суудлыг ингээд авчихсан. Маш том одоо ийм хүчин болцсон байгаа учраас ардсан нам нь бол одоо энэ
87 оны алдсан хөдөлгөөнийг их өндөр түвшин зохион байгуулж эдгээр одоо 20 цэрийн ийм асуудалтай байгаа ч гэсэн зохион байгуулж ерөнхийлөгч нь одоо өөрөө оролцож ингэж явлаа да. Бас л түүхийн юм байна тий. 33 жил өмнө оюутан байхдаа ардсан хөдөлгөөн. Тэгээ яг өнөөдрийн улс төрийн лидерүүд тухайн оюутан байсан байгаа байна. За ингээд энэ бол энэ 7 хоногийн 6 сарын 17-ны нэгэнд болсон томоохон асуудлуудын нэг байна. За мэдээж коронавирусын асуудлыг ярихгүй болохгүй. За өнөөдөр 6 сарын 13-ны өдөр энэ 7 хоногийн байдлаар өнөөдрийн байдлаар мэдээ би хөргөчөж байна. 6 сарын 13-ны өдрийн байдлаар Солонгос улсад болвол Сөүл хот болон Сөүл хотын ойр орчмын хүн ам их нягтарсан бүсэд нөгөө голомдод халдвар бол гарсан хэвээр байна. Монголчууд маска сайн зүгээрээ. Нөгөө нэг Сөүл Кангидо аймгийн орчмын нөгөө сүмүүд байгаа шүү дээ. Сүмүүдээс үүссэн халдвар улмал ихсээд байна. Нөгөө нэг пангмун банмэ гэдэг нөгөө нэг гэрээр очиж бүтээгдэхүүн янз бүрийн гоо сайхны бараа, витамин, уух, бэлтгэл зардаг нөгөө манайхаар сүлжээний бизнес юм даа тийм ээ. Сүлжээний бизнесийн ийм үйл ажиллагаатай холбогдолтой гарсан одоо халдвар таталт бас нэмэгдсэн хэвээрэл байгаад байна. Өнөөдрийн байдлаар 6 сарын 13-ны өдрийн 10 цагийн мэдээ. Нийт коронавирусын 49 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тохиолдол 12,051 хүнд хүрсэн байна. Одоос улсын хувьд 12,051 давчлаа. 11,000 та яваад байсан. Тэгээд 12,000 даваад 12,051 хүн болчихлоо. За өнөөдөр бол шинээр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж зарласан байна. Нийт нас барсан тохиолдол 277 хүн хэвээрээ ингэж явж байгаа. Өнөөдөр 22 хүн одоо ингэж тусгаарлалтаас гарсан гэдэг. За ийм мэдээг Солонгосын өвчний одоо хяналтын үндэсний төвөөс мэдээллээ. Өвчний хяналтын үндэсний төв гэснээс нэрээ энэ нэг зүйл хэлэхэд өнгөрсөн 7 хоногийн Солонгос мэдээний тайм нэвтрүүлэгтэр орхигдоод явагдсан нэг сэдв байгаа. За тэр юу гэхээр Солонгос улсын ерөнхийлөгчийн одоо энэ ардсан намын төрөөж ардсан намын 4 сарынхаа парламентын сонгуулийн үеэр одоо ярьсан дэвшүүлсний том бодлого байгаа. Тэр юу гэхээр Чилбон Палли бомбу гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Энэ одоо одоо манай монголч нэг тус улсын өвчний хяналт улсын сэргээлтийн газар болов тийм үү? Төвч хөлөө ингэж орчуулдаг байгаа. За энэ байгууллагыг нэг шат ингэж дээш нь ахиулж Палли чон гэж манайхаар бол нэг яамны төвшин баг. Яамны төвшөнд бүтцэлтэй байгуулалтын өөрчлөлт оруулж ингэж ажиллах нь зөв юм байна. Ер нь цаашдаа энэ коронавирус гэлтгүү янз бүрийн ийм халдвар нийгмийг хамарсан өвчин гарсан үед зүгээр энэ бол зүгээр нэг тийм манайхаар одоо нэг хэлтэс маягтай ингэж үйл ажиллагаа явуулдаг байсан боловч энийг бол бүр том яамны төвшинийн ийм бие даасан ийм бүтцтэй төрийн захиргааны төв байгууллага болгож ажиллах нь зөв юм а гэдэг ийм бодлогыг 4 сарынхаа сонгуулийн хөрөг хөтөлбөр дэвшүүлсэн байсан. Тэгээ альсан нам яагаад одоо өнөөдөр энэ 7 хоногт мэдээ уншиж байхад одоо яг тэрийн одоо төвшин шилжүүлэх энэ хуулийн одоо ажлууд нь яваад эхэлсэн юм байна лээ. Тэгэхээр том яамны хэмжээнд хүрэх юм гэсэн үг. Тийм. Тэгээ бие даасан одоо нэг төрийн захиргааны төв байгууллагын ийм одоо институтын төвшөнд хүрж ажиллах ийм хууль эрхцийн очныг бүрдүүлж бүцгэн байгуулалтыг нь өөрчилж байгаа юм байна. За энэтэй холбоотой хуулийн одоо ажлууд энэ 7 хоногт явагдаж байна гэж ингэж бол бас мэдээ гарсан байгаа. За ингээд дахин хэлэхэд өнөөдрийн нэвтрүүлэг маань одоо битүүрийн хойно харагдаж байна. МЯП буюу Монголын иргэний агаарын тээвэр төрийн өвчтөд хувьцаат компани бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хот дахь одоо аль бие усны төлөөлөгчийн газраас та бүхэнд шууд амжуулдаг хүргэж байгаа. За одоо битүүр бол одоо өнөөдрийнхөө зочны хүлээгээд байж өнөөдрийн зочин болвол тус газрын одоо дараагаар хариуц ажиллаж байгаа Батнамын Энх Бат гэж ах маань одоо өнөө зочноор оролцсноо. Манай комментээр хөвчээд энэ хурдан мэдээлэл өгөөч гэд. За тэгэхээр энэ талаар бол мэдээлэл өгнө та бүхэн төр хүлээнэ үү гэж хэлмээр байна. Энх Бат ах маань ер нь бас мэдэх хүмүүс мэдэх хуучин миний мэдхийн нэг Улаанбаатар хотын төлөвчийн газрын дагаар ажиллаж байсан хүн шүү дээ. Тийм биз?
Энд дээр бас зарим нэг хүмүүсийн комментиг уншиж байхад хідэн харын улсуудаа авчрах гэж яг үнэ нэмээд байна гэдэг юм. Янз бүрийн комментуудаас орж ирсэн байна. Гэхдээ одоо мэдээж Ер нь бол энэ үүс төстэй байдалтай холбоотойгоор бол хүмүүсийн дунд яригдж байгаа нэг асуудал байгаа шүү дээ. Нэгдүгээр яг тийм эслэг одоо энгийн эслэгээ харьцуулахад нэг талаар нисчиж аягүй өндөр үнэтэй байна. Тийм ээ. Тэгээд нислэг хийхгүй байна. Тийм ээ хүмүүс авахгүй байна. Гэдэг ийм асуудал. одоо хоёул энийг энд мэдээж төв офстер байгаагийн хувьд Ахманых нь хүмүүс. Асар ёсоор мэдээлэл авч үргэнэ. Одоо чи тэр бол яг урд урдныхаас нос мэдээний тайван нэвтрүүлгээрээ бол энэ асуудлыг их хөндсөн. Их ярьсан. Тийм учраас одоо бид одоо энэ хүнийг олж мэдээлэл авъя. Яг энэ цаг үечид та бүхэн мэдж байгаа 6 дугаар сарын 17-ны өдөр Сөүл хотоос транзит нислэг хийх гэж байна. Тийм ээ? хийх гэж байсан шүү дээ. Одоо хийн штэ хийн. 18-ны өдөр болвол яг Сөүл байгаа хүмүүсээ авч яв. За 20 дахиад Сөүлээс нэг нислэг хийн гэсэн ийм албан бус мэдээ бол байгаа. Гэтэл нөгөө өнгөрсөн 7 хоногт зочор нэг асуудал гарсан. Тэр бас мэдээ дээр тагт урдж ярьсан байгаа. 6 сарын 3-ны өдөр Солонгос улсын хувийн зүйн яамнаас мэдээлэл хийгээд 3 орны улсыг Монгол, Орос, Тайланд гэсэн 3 орны улсыг Инчон олон улсын эсрэг онгоцны буудлаар хөл авахгүйе гэдэг тийм зочир мэдээллийг хийчихээд байгаа. Тэгэхээр үүнээс үүдээд энэ 6 сарын 17-ны транзит нислэгч худлаа босч байгаа биш үү гэдэг ийм нийгэм хүлээлт их байна, яриа байна. За 6 сарын 18, 6 сарын 20-ны шууд нислэгийг бас яаж зохион байгуулах гэж байгаа юм бэ? Энэ дээр Мят компани ямар үүрэг оройлолтой оролцдог юм бэ? Ямар төвшний эрх мэдэлтэй байдаг юм бэ? Гэт ингээд олон асуудлууд байгаа. Тэгэхээр энэ талаар бол одоо их удааг юу хийхээр битвээ одоо та бүхэнд сонирхолтой асуултанд мэдээж албан ёсны хариулт авч өгөхийг зорино. За тэгээд мөн энэ дээр бас янз бүрийн мэдээлэлүүд орж ирж байна л да. Мэдээлэл уншчихлаа хоёлаа. Тэгээд билетний үнэнийг бас асуу сонирхсан хүмүүс байна. Мэдээж билетний үнэнийг одоо энэ чинь Сенатын цөөрөн төлөөлөгч газраас албан ёсоор хариулт өгнө. Мөн тэгээд та бүхэн одоо яг сонирхсан асуултаа манай шууд нэвтрүүлгийн лайвын доор асуу сонирхорой. Бид бүхэн бас чадах чинь нэгээрээ хүргэхийг хичээнэ. За энэ ташрамд одоо бас бид өөрсдийнхөө үүтэй холбоотой мэдээллийг бас хүргье гэж бодож байна. За Солонгос дахь монголчуудын мэдээллийн нэгтгэсэн сайт олондоо.com сайт маань тун удахгүй та бүхэнд одоо шинжлэгдсэн байдлаар хүрэх болно. Эх 7 хоногийн за маргааш нөгөө дөрөөс туршилтын байдлаар яваад ирсэн. За нэгд өдөр гэхэд бол та бүхэнд олондоо.com сайт маань шал өөр үг төрхтэй, шал өөр одоо бүтэцтэйгээр илүү одоо гоё болсон гэх юм байна тийм ээ. Илүү одоо гоё болсонгүй болсон байдлаар та бүхэнд одоо бас олондоо.com сайт маань бүрэн шүү. Тэгэхээр энэ лайв үзэж байгаа монголчууд маань олондоо.com сайтынхаа энэ пэйж дээр лайк тааш нэгдээд бас мэдээлэлд ойр байгаарай гэж хэлмээр байна. Олондоо.com сайт маань шинжлэхдээ байгаа гэхээр та бүхэн бас илүү ая тухтай байдлаар олон талын мэдээллийг авах боломжтой байхаа гэж бодож байна. За эндээс бол асуудлууд зөндөө орж ирж байна. COVID-19-ийн шинжилгээ заавал өгсөн байх ёстой юм болов уу? Бусад улсаас COVID-19 шинжилгээ шаардлагагүй авч явж байгаа. За тэр талаар уламжлаж өгөх боломж байна уу гэсэн. За бид тэр асууя. За бүгд найрамд Солонгос улсад COVID-19 шинжилгээ өгөхөд 150 мянган воноос ахуулаад хэмнэх боломж бас иргэд байна шүү дээ гэсэн байна тийм ээ. Дээрээс нь 48 цагийн дотор гэсэн заалт нь хүндэр учруулж байна. За энэ талаар яаж бодож байна вэ гэсэн. За энийг бол сахуулж асууя. Журам бол тусгай үргийн нислэг үйлдэж яхад сүүлд 48 цагийн дотор гэж заасан байгаа юм байна шүү дээ. 48 цагийн дотор COVID-19 шинжилгээг бол заавал өгсөн байх ёстой гэж ингэж хэлсэн байгаа. Тэр энэ бол заавал өгсөн байх ёстой юм уу? 150 мянган вон гэдэг чинь одоо бас мөнгө шүү дээ тийм ээ. Анх хоёлаа бид нэвтрүүлгээр энэ талаар дэлгэрэнгүй ярьж ирсэн шүү дээ. Монголчууд минь 150 мянган вон төлөхгүй үнгүй өгч боломжтой байгаа шүү гэдэг тийм биз дээ.
Ягаад гэвэл голомт талбар гарч байгаа газруудад би ойрхон байсан, ойр хаталт орсон гэж очиод би хэлээд яачих юм бол бас заавал мөнгө гэхгүйгээр визний ангил хамаарахгүй гадаад дотоод гэхгүйгээр одоо бол авах бүрэн боломжтой байлээ шүү. Шинжилгээ. Тэн дээр бас лимит мэдээлэл суурьхэд мэдээж одоо энэ өвчний байдлаас өнгөрсөн энэ 7 хоног дээр нь бол энэ тэндээс гэж нэг цүн нэг тийм мэдээ гарсангүй тийм энэ коронавирус маань. Тийм болохоор одоо Солонгос улсын хэмжээнд ерөнхийдөө нэг коронавирус маань жижигхэн газруудаас илрээд байгаа. Нөгөө л өнгөрсөн 7 хоногт ярьж ийсэн. Тийм. Сүүрүүдээс бас ингээл басаар илрээд байгаа. Тийм. Одоо бол гол асуудал анхаарал татж байгаа зүйл хуучин бодвол одоо Тэйгүү, Инчон гэдэг харьцангуй одоо Сөүл буюу Ухаан их төвлөрсөн газараас хол байршилтай голомт талбар гарах байлаа шүү дээ. За энэ сард бол одоо энэ удаад болвол Сөүл хот дотроо голомт талбар илрээд байгаа учраас энэ анхаарал их татсан асуудал болж байна. Энэ их яг нэг сүүл асуудлууд жоохон асуудал үүсгээд байх шиг байна л да. За коммент бол их орж ирж байна. За энэ комментууд та бүхэн жаахан үзэж байгаа одоо энэ Метал хүчин газрын дараа импакт гэж хүрэлцэн ирнэ. За бид бол мэдээгээ өгөөд дууслаа. За энэ хүн хурж ирэхээр та бүхэнд би асуултанд хариулт өгөх болно. За энэ дээр бол зөндөө олон юм асууж байна хүмүүс. Билетийн үнийг буулгаж болохгүй мүү гэдэг асуултууд их орж ирээд байна. Билетийн үнийг буулгах боломж байхгүй мүү гэсэн асуулт. За энийг бол бид тэр асуулт мэдээлэл өгнө. Билетний үнэтэй холбоотой асуудлууд байна. Яг нь миний бодлоор яг өнөөдөр бидний хүсэлтийг хүлээж авч Метал хүчин газраас харилт холбогдох хүн мэдээлэл хийж байгаа нь бас их олзууштай би бодож байна. Олон хүнд олон мэдээлэл өгч чадна. Эргэлзээтэй олон зүйлийг бас тайлбарлах боломжтой байж болно, тийм ээ? Тийм яг хөө. За ингээд манай зочин маань хүлээсэн үзэгчид болон бүтлэх хоёр хөтлөгч байна. Одоо удахгүй гарч ирэх гэж байна. Бас мэдээж одоо ингээд хараад байхад бас манай яд компани манаас амралтын өдөр ирэхгүй бас байнга л ажилдаа завгүй байх юм аа. Тийм ээ? Амралтын өдөр гэлтэхгүй бас ингээд ажлаа өөрчлөлтүүлээл. Агсын өдөр гэхэд бол офс ажиллаж байна. Агс утсан сард ажиллаж байгаа гэж ингэж хэлж байна. За 7 сард хил нээгдэхгүй гэсэн байна. 7-оос хил нээгдэхгүй. За яг албан ёсны нислэг хизээс эхлэх вэ гэсэн байна. За 6 сарын 18-ны хүмүүсийн нислэгийн нэр тодорхой болсон уу? За энэ чухал асуулт байна тийм үү? 18-ны нислэг за 6 сарын 20-нд нислэг үлдэнэ гэж яриад тэр үнэн нь худлаа юм одоо асууя. Үнэн бол энэ нислэгүүдийн нэрс тодорхой болсон уу? Энэ нэрсийг яаж мэдэх боломжтой вэ? Тийм ээ? Яаж мэдэх боломжтой вэ гэсэн байна. Бас энэ чухал асуулт байна. За 9-р сараас Монгол явах бодолтой байгаа. 9-р сард Монголд явхад билет бичиж болох уу? Дахиад авч байгаа юу гэсэн байна. Гэхдээ энэ чинь одоо өмнөх бүтгэж хүмүүс чинь байгаа шүү дээ. Яг нөгөө хил 7-р сараас хэрвээ хил нээчвэл тэгээд энэ хүмүүс яваад дуусчих шүү дээ. Тэгэхээр магадгүй 9 сар 10-р сараас явах гэж байгаа хүмүүс байж болно шүү дээ. Яаруу биш. Тийм хүмүүсийн өөрсдөө билет авч болох уу? Тэр ихний билет бичиж байгаа юу гэсэн асуулт байна да. Одоо чинь хэдэн онгоц явжвал энд байгаа ихний ээлжнийхэн явцсан гэдэг алга урьдчилан тоогоор. За ер нь Элчин сайдын яамны мэдээг өнөөдөр авах өгөх байх. Миний мэдж байгаа бол 2000 гаруй хүн гэж мэдж байгаа. 2000 гаруй хүн одоо яаралтай нутаг буцах өргөдлөө өгсөн байж байна. За яаралтай нутаг буцах гэдэг төвчн нэг улсын орчуулгын комиссараас нэг шалгуур тавьчихад байгаа шүү дээ. 5 үндсэн шалгуурт нийцсэн хүмүүс байна. Нэгдүгээрт бол өндөр настай. Хоёрдугаарт нь бага насны хүүхэдтэй хүмүүс. За гуравдугаарт нь бол одоо дахиад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Тийм ээ. За тэгээд жирэмсэн эхчүүд. Тэг нэг нь юу вэ? Ямар ч үстэй 5 ийм шалгуурт багтсан хүмүүс гээд тэдгээр хүмүүс нь одоогийн байдлаар нэг 2000 гаруй хүн бүртгэгдсэн байгаа гэж ярьж байгаа. Тэгэхээр чи нэг онгоцонд 200 гаруй хүн гэдэг чинь уул нэг 10 нислэгийн асуудал яригдах юм аа та. За энэс бичсэн байна л да. Солонгосоос иргэдэд ойрхон татаа авч болдгүй юм уу? Та нар сайн мэдж байгаа шүү дээ. Монголчууд ямар ч нөхцөл байдал байгаа билээ гэсэн байна. Тийм ээ тийм. 3-4 нь оруулаад явчих болохоор баригдах юм да гэсэн байна. За энийг бол асууна. Боломж нь хэрэг байдгийг. За ийм асуулт их орж ирж шүү. 6 18-ны нислэгээр явах хүмүүсийн нэрс
хизээ тодорхой болох вэ? Хизээ зарлах вэ? Хаанаас мэдэх вэ гэдэг ийм асуудлууд их орж ирж байна. 18 чинь одоо. За би 3 сарын за энэ хүн болоо эсвэл би 3 дугаар сарын 18-нд дагалтан бийц буюу F3-ыг авсан юм аа. За мяд бол болохгүй гээд элчин болно гэж байх юм аа гэсэн байна. За нэг ийм асуудал байгаа юм байна тийм ээ. За энийг тодруулъя. За тэгээд за одоо манай хүн зочиноор ирсэн байх хэрэгтэй одоо. За одоо бид болоо 130 40 хүн бүтээнийг үзэж байна. За үзэж байгаа улсууд маань ялангуяа гадаад байгаа монголчуудын группээс ахаа шеэр хийж өгөөд түгээгээрээ. Өнөөдөр бол бас харьцангуй тийм албан ёсны мэдээлэл өгөх болов уу гэж бодож байна бүхэнд. За консулын газраас хүн урьж оролцуулж болохгүй юм уу? Яаралтай өргөдөл өгөөд хариу алга байна. За жирэмсэн хүн бол хэцүү л байна шүү дээ гэсэн байна. За үзүүлэлт хяналтандаа орохоос өсвөл асуудал их байна. За авч явж болохгүй юм уу гэсэн байна. Солонгосын яат хаана байдаг юм бэ гэсэн байна. За битээр Солонгос улсын суул хот байрлах мят хувьчаад компанид хөлөөрчийн газрын офицер хүрэлцэн ирээд байна. За энэ бол суул хотын төв дүүрэгт байршиж байна. Хаягийн та бүхэнд бас би хийж өгч болох юм аа. Бас мөр Facebook пэйж үүндээс бас байршсан байж байна гэдэг хаяг маяг. яа тийм хаяг бүгд юм дээр байгаа да өөрхөн пэйж дээр ч гэсэн байдаг шүү дээ. Яг нөгөө нэг шичон гэж байдаг City Hall. Шичон буюу одоо метроны нэгдүгээр шугам дээр байдаг City Hall-оос болов их тийм холбоо газар байдаг юм байна. Би ч давхуудаар хийж үзэж юм л да энэ. Сөүл хотын Жүнгүү дүүрэгт байдаг юм байна. За 02 756 9761 гэсэн утасны дугаартай. За ийм нэг ерөнхийдөө бол юунаас хайхад бол шууд юу гарч ирж байгаа юм л да. Найрлагч газар гарч ирж. Жүнгүү Сумаа билдинг гэж шүү дээ. Сумаа билдинг гэдэг томоо өндөр байшин байдаг. Сумаа билдингийн 9 давхарт гараад ирэнгүүт лефтээс буунгууд 904 тоо. Гарч ирэнгүүт угаасаа манай мяат гэсэн томоо юм хаягтай андшгүй юм орс байдаг юм байна. За хизээ хэл нэгдэх вэ гэдэг бол маш олон хүн асууж байна. Хизээ хэл нэгдэх вэ гэсэн байна. За энэ бол бас Солонгос улсад хагалгаанд орох ёстой юм аа гэсэн гэж 6 дугаар сард тэгсэн 20-оос болоод хойшлоод байна. Яах вэ? Хэл нэгдэхээр явах боломж байгаа юу гэсэн байна. За энэ Монголоос ирэх гэж хүмүүсийн хувьд асуудал байгаа. Энд нөгөө нэг хагалгаанд орох, эмчилгээнд орох өндөр заалттай. Ингээд энд эмнэлгээ сонгоод ингээд одоо юу гэдгийг эмчилгээнд орохгүй тохирцсон хүмүүс байгаа. Гэтэл нөгөө 20-оос болоод ирж чадахгүй хүмүүс байгаа. Тэгэхээр энэ тусгай үүргийн нислэгээр наашаа онгоц ирэхэд эдгээр хүмүүс суугаад ирэх боломжтой гэж бодоод байна шүү дээ. Боломжтой юу? Тэрийг гэхдээ бас яат бол нэг ганцаараа дангаар шийдэж чадахгүй байна. Мэдээж улсын онцгой хүмүүс болон яг Солонгос улсын нөгөө Солонгос гэж улсын чинь өөрийнх нь журам байна. Гадаад улсын иргэдийг хүлээн авах ийм журам гарцсан байж байгаа. Ямар иргэдийг хүлээн авахгүй, ямар иргэд хүлээж авахгүй юу гэж журам байна. Тийм шүү дээ. Тэгээд өнгөрсөн 7 хоногт Солонгосын гадаад иргэн яамнаас 3 улсыг нэрэлцсэн шүү дээ. Тэр чинь асуудал болоод байгаа шүү дээ. Тийм. Яг хөө гэхдээ хүндхэн үзэх шалтгаантай одоо энэ эмнэлгийн одоо визтэй ийм хүмүүсийг болов хилээ нэвтрүүлэх байх гэж бодож байна. Энд дэр бас ийм хахаас тодруулга авъя. За комментуудаа буруу уншаач гэсэн юм. За тэр чат шинээр уншиж байгаа юм л да. Нэрээ бас нэг Солонгост байгаа монголчуудад энэ угаар яваад байсан мэдээ бол бас 6 сарын 28-нд өгсөн байхаа. Манай нөгөө хэн маань Нанди Эрдэнэ маань бас тоглолт хийж байгаа шүү дээ. Тийм 28-нд дараагийн тоглолтоо хийх гэсэн байна. 28-ны өдөр Нанди Эрдэнэний дараагийн тоглолт болно гэж зар гарсан байна. За энэ зарыг бол хүмүүс асууж байлаа.
Энийг шалгасан. Яагаад бол бас 28 тоглолтыг болох юм байна. Гэхдээ нөгөө коронавирусын нөхцөл байдлаас хамаарат монголчууд маань билетийг аваад бас ингээд бүгдээр үзчих тоглож боломж нь бол бас хомс юм шиг байна лээ. Тэгээ шууд дамжуулж байгаа шүү. Африка Тэгээ урдны тэмцээн болвол зоноос Африка телевизээр телевизээр үзэгчхүү шууд дамжуулж болсон. За энэ удаагийн тэмцээн бас тэгж болно гэсэн ийм товтой байгаа юм байлаа. Тэгэхээр сонирхолтой хүмүүс очоод үзэх боломж бол бас хараахан байхгүй юм байлаа шүү. За карго ачаар явж байгаа юу? Монголоос агаарын ачаа авах боломж хэр байгаа вэ гэсэн байна. За их үзэгчтэй ингээд өнөөдрийн маань зочин хөтлөгч маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байна. За сайн байна. За ингээд коронавирусаар үргэлжлэх үү. За сайн. За ингээд Солонгос монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайтын маань 7 хоног болгон бэлтгэн хүргэдэг олондоо солонгос мэдээллийн тойм эндээ тавьдаг байсан байж байгаа. Нэвтрүүлгийн маань ээлж дугаар бэлтгэн хурж байна. За өнөөдрийн нэвтрүүлэг онцлогтой болж байна. Солонгос улсын Сөүл хотод байрлаж байгаа Монголын иргэний агаарын тээврийн Мятлцад компани аль бие усны төлөөлөгчийн офисоос төлөвчийн газараас та бүхэндээ шууд дамжуулагдсан хурж байна. За өнөөдрийн зочин хөтлөгчөөр тус газрын дарга Батнамын инх бат гэж хүмүүс хүрэлцэн ирсэн байна. За таны өдрийн мэндийг хүргье. Сайн байна. Баярлалаа. Бидний урилгыг бүлээн авсан танд баярлалаа. Үзэгчдийнхээ өмнөөс танд өнөөдөр талбарснаа илэрхийлье. Таныг одоо бүтээр цаг тохиолдол эрт ирсэн. Эрт ирэх шалтгаан яг бүтээрээ нөгөө нэвтрүүлгийнхаа бас хүрэх ёстой мэдээллүүдээ хүргээд ингэж байж байлаа. За тэр хооронд бол одоо комент маш их орж ирж байна. Иргэд маш их асуулт асууж байна. Транзит нислэгтэй холбоотой, хил нээлттэй холбоотой, за Монголоос наашаа одоо өвчтөе зовлонтой холбоотой эмнэлгийн эрхтэй холбоотой боломж бий юу? Солонгос хүлээж авч байгаа юу? Гэх мэтийн айгүй олон асуултууд орж ирж байна. Мөн одоо энэ шууд нислэг энэ 18 тоглолцсон байгаа нислэг байгаа тийм ээ. 18-ны нислэгийг 20-ны нислэгийн одоо энэ хүмүүсийн нэр тодорхой болсон уу? Нэр батлагдсан уу? Хаанаас үзэж харж болох вэ? Гэт ингээд их асууж байна. Би өргөлөө өгөөд одоо нэг баталгаажсан уу үгүй юу гэж хүмүүс их асууж байна. За тэгээд олон асуулт байгаа учраас багцлаад асуулт очвол бас боломжтой болов уу гэж бодож байна. За эхний асуултыг би танд тавьмаар эхний асуулт бол Мятлцад компаниас маань хил хаагдсанаас хойш нэлээд олон тусгай үүргийн нислэгийг үүсгэлээ. За энэ тусгай үүргийн нислэгээ гэж бид ингэж яриад байгаа. За тэгээд энэ хүмүүсийн одоо миний санаачд болдог бол одоо олон нислэг хийгээд бүх хүмүүсээ татчмаар байна. Тэгэхээр амны хүмүүсийн мэдээлэл бол тусгай үүргийн нислэг учраас болохгүй гэсэн юм яриад байгаа. Тэгэхээр эхний асуулт бол энэ тусгай үүргийн нислэг гэдэг чинь өөрөө одоо ямар нислэг юм бэ? Яагаад олон үлдэж болохгүй байгаа юм бэ энэ нислэгийг? Ингийн үед энэ чинь ингээд 7 хоногт өдөрт хэд нислэг байлаа тийм үстэй. Тэгэхээр ингээд ингийн үед бодоход их амархан нислэг гэдэг нислэг байж ич яагаад одоо ингээд нислэг хийхгүй байна вэ гэдэг энэ асуултаас яриа эхлүүл яасан бэ гэж бодож байна. За ингээд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад бас нэг Монгол иргэдтэй манай Мяд компани бас зарчилжтой. Иймэрхүү дуугаар ярил сонсож байгаа бол. За хүмүүс маань коммент бичээрэй. Энэ дараагийн дуу бүхэн та бүхэн хэл сонсогдож байна вэ? Тэгээ мэдээллийг хүрэхээр ямар ч байсан Солонгос дахь Монгол иргэдийн чөлөөт хэлээ. Бас олондоо консалтын тасалж та бүхэн хүрэлцэн ирсэн баярлалаа. За энэ лайвыг үзэж байгаа бас Монгол иргэдтэй өнөөдрийн мэндийг хүргэн мэдчихлээ. За COVID-19 буюу одоо дэлхийг хамарсан цаг тахлын үед дэлхийн нийтээрээ л энэ тэмцэлдэж байна. Улс орон болгон өөр өөрийн нөхцөл байдал тохируулаад өөр өөрийн авах ёстой арга хэмжээг бол аваад бүгдээрээ л энэ үзэж байна. За энэ дотроос манай Мяд компани Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл үүргийн дагуу нэлээд хэд хэд удаа тусгай үүргийн нислэгийг амжилттай зохион байгуулж ирлээ.
Одоо Улсын онцгой комиссийн шуурхай штабаар өдөр болгон тогтсон цагт хүргэдэг мэдээллийн тоо баримтыг бол одоо дурдах нь бол илүү зах. Зүгээр хамгийн гол нь өнөөдөр тав хүнтэйгээ чөлөөтэй ярилцлага хийя гэдэг маань өнөөдөр Солонгос улсад байгаа Монгол иргэд мөн гадаадд байгаа Монгол иргэдтэй бас манай мяд компани төлөвлөгчийн газруудаас авч байгаа арга хэмжээ болон одоо зохицуулалтуудын талаар бас нэг мэдээлэл өгд юм уу гэж бодож зорьсон. За. Би ингээд яриад явчих уу те. Та ингээд яриад явчих. Баахан асуудал нэг дараа асууж байна. Танаас нь эхэлж байна. Тэгээ хүмүүс энэ тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудлыг асуугаад байна. За энэ нислэгийг хийхэд журмандаа болвол 48 цагийн дотор заавал COVID-19 шинжилгээ өгсөн байх ёстой гэж шаардаад байгаа маа. Заавал 48 цаг байж болохгүй юу? Одоо тийм ээ энэ хүндрэлтэй байна. Гэсэн ийм асуултууд байна. Нэр баталгаажсан уу гэсэн асуулт байна. Яагаад олон нисэхгүй байгаа юм бэ гэсэн асуултууд гарч ирээд байна. Нэр баталгаажна гэсэн асуултууд энэ яваад байна. Та нэр тайлбарлахгүй. Яагаад нэр баталгаажна гэсэн асуулт тийм. Тэр та одоо мэдээ баталгаажуулах уу? Яах вэ? Хүмүүс нэр нь яаж баталгаажж байна? За таяр маань одоо нэг нэгээр асуулт. Бэлж гэх юм. За би ингээд ерөнхийдөө нэг иймэрхүү мэдээллүүдийг өгье гэдэг бэлдэж авчирсан. За. Тэгээд ер нь таярын асууж байгаа асуултууд болоод бүгд баг хамгаалаад явчих бах та. За. За манай мяд компани бол иргэдэд Монгол иргэдэдтэй ерөн зорчигчид үйлчлэгээний байгууллага. За. Өнгөрсөн хугацаанд бол Солонгосоос идэвхтэй удаа тусгай үүргийн нислэгийг бол хөргөсөн. Солонгос улс маань өөрөө бас их онцлогтой. Тэр онцлог маань Монгол иргэд хамгийн олноор оршин суудаг, хамгийн ихээр ирж зорьдог. Мөн хамгийн олон зорчигчийг дамжин өнгөрүүлэх. Эвэрлдэг. Транзит нислэг бас транзит нислэг гэж нэрлэдэг тийм ээ. Яг гоо зүгээр энгийн хэлгээр тайлбарлах юм бол тусгай үүргийн нислэг гэдэг маань энгийн үед нисэж байгаа нислэгээс бол шал ондоо зүйл. Яагаад гэхээр одоо COVID-19 буюу энэ одоо цар тахал маань дэлхийн даяар бол одоо тархчихсан. Маш хүнд нөхцөл байгаа. Тийм болохоор улс орн болон өөрийн хууль журмыг бол гаргасан. Тэрийгээ тухайн орнууд орсон сууж байгаа хүмүүс бол биелүүлэхийг шаардж байгаа. За тийм. Тийм болохоор одоо манай нэг удаагийн одоо жишээлбэл би Сөүл төлөөлөгчийн газрын байр сууриас ирээд одоо жишээлбэл одоо Солонгосын Замтерия, Ирнэнэсэх гэдэг олон газраас тусгай зөвшөөрлийг бол маш олон шалтгаалалтаар авдаг л да. Нислэг үлдэхэд бол нислэг үлдэхэд бол энгийн нислэг бол нислэгийн зөвшөөрлийг нэг удаа авчаад тэгэл байнга явж байна. Тийм удирлаараа одоо 2 удаад авчихна. За. Тэгээд байнга тогтсон цагтаа тогтсон цагаараа ингээд бол живийн үед бол ингээд яваад байдаг. Яваад нислэг үлдээд байдаг. Тусгай үүргийн гэдэг маань бол тусгай үүргийн нислэг товлогдоод бол тэрнээс цаашаа маш олон тусгай зөвшөөрлүүдийг авдаг. Тэгэхээр энэ нь бол одоо маш хариуцлагатай, шат амжилттай. Уучлаарай. Би нэг асуух. Тэгвэл урд нь яа компани бол зөвшөөрөл авсан байнга нислэг байсан шүү дээ. Тийм. Гэвч тэр нислэгийн зөвшөөрөл чинь одоо ер нь хамаахгүй юм. Тэр нислэг үлдэх болгоно байх юм. Үлдэх болгоно. Одоо тусгай нислэгийн үлдэх болгонд авах гэсэн. За энгийн цагт одоо бидний яг тэр нислэг тогтмол хөтөлбөрөөр явж байгаа гэсэн үг биш л дээ. За. Тийм болохоор одоо энэ зөвшөөрлийг авахын тулд маш олон баг ажиллаж байдаг. Маш олон хүмүүс нойр холбоо ажиллаж байдаг. Одоо таны асуултанд донд ингээд явж шít. Нэрс хизээ баталгааж ирэх вэ? Тэг чи нэг их асууж байна. Тэг одоо нэрс сонсохгүй юм чанга яриач гэж байна таныг. Яа. За маш дотор авчих уу? Маск авчих юм уу? За тэгвэл тэгэх нэх. За. Ихгүй сонсохгүй авчих юм уу? За тусгай үүргийн нислэгээр олон Монгол иргэд эх орондоо очиор өргөдлөө гаргаж байгаа. Тэрийг улс орон болгоны элчин сайдын яамн дээр хүсэлтээ гаргаж байгаа. Тэр хүсэлтийг нь элчин сайдын яамн дээр хүсэлтийг нь аваад баримтуудыг нь одоо нотлох баримтуудыг нь бүгдийг бүрдүүлээд
онцгой комисс руу явуулна гэсэн. Монгол улсын онцгой комисс. Монгол улсын онцгой комисс. За. Онцгой комисс дээр маш олон хүмүүс 24 цагаар ажиллаж байгаа. За. Мэргэжлийн албан ерөнхий газар, гадаад хэргийн яам, тагнуулын ерөнхий газар, цагдаа, за эрүүл мэндийн яам, манай мяатын төлөөлөлгээд. За. Тэгээд тэр олон залуучууд олон хүмүүс сууж байгаа. Томоо самбар тавьчихсан. Одоо миний сонссноо шүү дээ. Би маргааш үзэх болохоор. Тэгээд улсын сайдын яамнаас ирсэн хүсэлтээ өгсөн иргэдийг бүгдийг ингэж агсааж байгаа. Өргөдөл гаргасан өргөдлийн нутгийг нь нотлох бичгтээ нь бол хамтруулаад за энэ хүн бол яалтчгүй явах хэрэгтэй хүн байна гэдэг сонголтыг бол хийдэг. Одоо жишээлбэл Солонгос өнөөдөр миний авсан мэдээлэлээр Солонгос улсаас Монгол руу явах хүсэлтэй, нэн даруй явах хүсэлтэй 2700 хүн юм гэсэн байна. 2700. За батлагдсан. 2700 хүнээс 250 хүнийг сонгоно гэдэг бол маш хүн. 250 гэдэг чинь ямар тоо вэ? 200 нэг онгоцсон уу? Тэгээ одоо нэг нислэг хийхэд манай онгоцны чинь багтаамж 250 байдаг. Тэгэхээр одоо тэр 2700 хүнээс 250 хүнийг сонгоно гэдэг бол бас л хүнд даваа. Гэхдээ өнөөдрийн хүртэл бол сонголтуудыг хийгээд ирсэн. Манай мяд компанийн хувьд бол улсын онцгой комиссоос баталсан нэрсийг биднэрт ирүүлээд бид нар бол батлагдсан зорчигчид руу яриад хийцний үйлчлэгийг баталгаажуулах ажлыг бол хийж байгаа. Яг өнөөдөр 6 сарын 18-нд бол одоо Сөүлээс Улаанбаатар руу нисэх тусгай үргийн он 302 нислэг болон баталгаажсан байгаа. За энд орох зорчигчдын нэрс маань одоохондоо бол биднэрт ирээгүй байгаа. Одоо улсын онцгой комисс дээр бол явагдаж байгаа гэсэн. Манай мяатын төлөөлөгчийн газрын сүүлдэх. Одоо мяатын сүүлдэх төлөөлөгчийн газар бол одоо нэрсээ аваагүй юм тийм. Одоогор нэрсээ аваагүй. Нэрс хүрээд ирлээ л бид нар бол илээд ихээр бичих. Хийзээ баталгаажуулах ажилтаа ороод бэлэн болчихсон. Ингээд байж байна. За ийм юм байна. Тэгвэл одоо саяны асуултанд бол нэг асуулт орхигдчихлаа л доо. Энгийн нислэгийг нислэгийн хийхний өмнө одоо энэ юуныхаас яагаад юм үнэтэй хүмүүс асуугаад тийм. Үнэ буугаач Улаанбаатарын нислэг нь яагаад юм үнэтэй байгаа нэг явж нэг та явж байгаа гэдэг юм уу яг юу гэсэн чинь ямар ч гэсэн энгийнийг бодох юм бол үнэтэй байна гэсэн тийм асуултууд маш их. Дээрээс бас юм асууж байна. Нөгөө Сөүлд ирчээд буцах тийз нь байгаа юм байна л да. Буцах тийзээ ашиглаад явж болохгүй мó ч гэдэг юм уу. Буцах тийзээ тооцоолаад зөрөө мөнгө өгөөд явж болохгүй ч гэдэг юм. Тийм юм асууад байна. Тэр талаар харж байгаа юм гэж. За яг нь нислэгтэй хамааралтай нислэг тухай бүрд бол одоо үйлчилж байгаа. Яг үнийн тухай бол дэлгэрэнгүй би ярих боломжгүй. Гэхдээ тусгай үүргийн нислэгийн үн тариф бол одоо олон зүйлүүдэд нөлөөлдөг. Энэ маань өөрөө COVID-19 үеийн онцгой байдлын үед нисэж байгаа үүрэгт нислэгүүд. Одоо жишээлбэл бидний одоо энд амьдарч байгаа Солонгос улс маань ямар хууль журам гаргасан байгаа вэ? Одоо жишээлбэл удаан хугацааны амьдрах хэрэгтэй буюу цэнхэр үнэлэхтэй хүмүүсийг хүлээж авах. Мөн бусад гэсэн одоо тодорхой цөөхөн тооны эрхтэй хүмүүсийг тийм гадаад хүмүүсийг л авах гэсэн үг. Гадаад хүмүүсийг заавал Монгол гэхгүй гэж байгаа юм шиг тийм. Энэ Солонгос улсад банкын оршин суух үнэлэхтэй иргэдийг оруулахыг зөвшөөрнө гэсэн тийм хууль бол одоо үйлчилж байгаа. Тэрний дагуу одоо бид нэр олон зорчигчийг бол тээвэрлэхийг хүсэж байгаа боловч баг хэмжээний хүмүүсийг Улаанбаатараас энэ ч хүртэл тээвэрлэж байна. Баг л эрэгтэй бол одоо хоосон гэх нь хаашаа. Тэгэхээр нэгсэнд онгоцгоо нэг талаа бол их алдагтай нэрс хийж байгаа. Нэг талдаа бол ер нь баг зорчигчтай ирээ. Буцахтаа бол нэр суудлаа бүдүүрхийн тэтэрдүүлээд Тэгвэл түрүү хүн асуугаад байсан нэг 6 дугаар сар Солонгос улсад ирж би засал төвчөд орох ёстой маа. Тэгээд ингээ хаашлаад байна. Тусгай үүргийн онгоцоор явж болох уу гэсэн асуулт асуугаад байсан байхгүй юу? Тэгвэл энэ бас бодмоор юм байна. Энэ улс чинь өөрөө журам алдсан байгаа. Авах магадaltaй байна шүү дээ. Тийм. Тэгэхээр наашаа одоо Солонгос улс руу ирэх гэж байгаа Монголд байгаа зорчигчид маань бол Солонгосын одоо иммиграшнаас гаргасан тэр журмыг бол сайн
уншиж судлаж бас даглахаа хөтөлбөрийг гаргах хэрэгтэй. Түрүүний яг хөө зөвөр билеттэй холбоотой ингээд ярилцсан бол тэрэн дээр нэмээд хэлэхэд нэгдүгээрт бол одоо тийм хүчин зүйлүүд байна. Хоёрдугаарт манай Мяд компани хувьд бол одоо Монгол зорчигчдоо Монгол улс руугаа нэг ч гэсэн коронавирус хадварлагч тэрвэрлж гүмсэн гэдэг дээр бол бид нэр өөрсдөө шалтгаалж бүх зүйлээ хийж байгаа. Жишээлбэл 6 сард нэг удаа сольдог фильтр гэж байна. Одоо машин ч гэсэн air conditioning фильтр гэдэг юм. За тийм. Тэгээд тэрийг 6 сард нэг удаа сольдог маш өндөр үнэтэй фильтр гэдэг. Онгоцны фильтр гэсэн үг тийм үү? Гарч болох юм. Air conditioning ингээд халуун filter тэр болгоны цаана одоо фильтр байгаа. Тэр фильтрийг нислэг болгоно гэж хэлж байгаа. Тэр маань 6 сар дотор солих ёстой юмыг тийм үү? 6 сар солих ёстой юмыг бид нислэг болгон дээр сольж байна. Мөн зорчигчдод одоо зүүж ирсэн маскыг бүгдийг хаяулаад онгоцонд яг суух үедэн шинэ маск дарааж байна. 2 цаг дотор сольж өгч байна. Мөн онгоцон дотор явж байгаа үед бол дэг журмыг одоо сайн сахиулах үүднээс хоорондоо одоо ярилцах босч явах гэх мэтийн одоо биднээс шалтгааллах бүхий зүйлүүдийг бол ер нь хэрэгжүүлж байна л да. Тэгээ энэ маань өөрөө ингээд цаагаараа манай билетний хүнд бас ингээд нөлөөлдөг олон хүчин зүйлийн одоо нэг хэсэг юм аа гэдгийг бас манай зорчигчдад хэрэгтэй байна. 18-нд нислэг үйлдэн гэж ярьж байгаа 20-нд бас нислэг үйлдэн гэдэг үнэ юм уу? Тусгай өмнөөс 20 дахиад нэг хийнэ гэж ярьж байгаа шүү дээ. За 17-нд 6 сарын 17-нд транзит зорчигчид Инчон бондор бол их хөвлөөгөө зорчин. 20-нд бол Сөүлээс 18-нд Улаанбаатар 18 20-ны тухайн мэдээллийг бол одоохондоо холбоосон мэдэгдэг байгаа. Тэгэд альбиасаар 20-ны сүүлэн зүйл батлагдсан юм байхгүй байгаа юм тийм үү? Тэгээд тэр тухай бол одоо улсын онцгой комисс дээрээс гаргасан шийдвэрийн дагуу бид нар бол ажиллана. За би энд танаас нэг асууя гэж бодоод байна. Эндээс хүн асууж байна. Өнгөрсөн 7 хоногт бол Солонгос улсын хууль зүйн яамнаас нэг тийм айхтар шийдвэр гаргажлаа. Та бас мэдчихэж байгаа байх. 3 улсын иргэд зарлаад за энэ 3 улсын иргэдийг Солонгос улсын Инчон олон улсын осны буудаар ахуулахгүй гэдэг бараг ийм шийдвэр гарчлаа. Тэрний нэг бол Монгол улс байлаа. За тэгээд та сая ярьлаа 17-ны өдөр транзит нислэг буюу Инчон бомбоор дамжуулж өөр улсаас ирсэн хүмүүсээ авч явна гэж. Гэтэл тэрнээс өмнө тийм яриа гараад батлагдангууд 6 сарын 3-ны өдөр тэр мэдж байгаа юм шиг бүр ингээд урьдчилан арга хэмжээ авч байгаа юм шиг байдлаар одоо ийм шийдвэр гарчлаа шүү дээ. Тэгэхээр үүнээс улбаатайгаар энэ 17-ны транзит нислэг чи үлдэх юм уу, үлдэхгүй юм уу гэдэг юм яригдж байна. Дээрээс нь яагаад ийм шийдвэр гарваа? За та бүхэн мэдээллийг бас авсан байна л да. Гэхдээ арай л хатуу ярьж байна. Ер нь Монгол иргэдийг нэвтрүүлэх гэсэн зүйл бол биш. Зүгээр Инчон аэропорт буюу Солонгосын дагаарын бомбоор орж ирж байгаа тэр тодорхой хязгаарлалтуудыг хийсэн. Хязгаарлалт гэдэг маань одоо хууль зүйн яамнаас гаргасан шийдвэрийг харж байхад бол за визтэй иргэдийг хэмжин өнгөрүүлнэ. 24 цагийн дотор дараагийн онгоцоор ниснэ гэдэг нотлох бичиг баримттай байж ич дараагийн онгоцонд суунаад транзит хийнэ гэсэн. 6 сарын 3-нд гинтийн шийдвэрийг бол Солонгосын хууль зүйн яамнаас гаргасан бол үнэ. Монгол, Орос, Тайланд гэсэн 3 улсын иргэнийг тодорхой одоо заагддаг хугацаанд бол транзит нислэг үйлдэх юм бол хязгаарлана гэдэг тийм хуулийг бол гаргасан. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн ер нь бол жоохон хүндрэлтэй бол хүлээж авсан л да. Гэхдээ бол манай элчин сайдын яам, гадаад хэргийн яам бол маш хуурхай арга хэмжээ аваад ямар ч байсан 17-ны нислэгийг бол үйлдэхээр болсон. Энэ бол бас сайхан мэдээ. Яг энэ 6 сарын 3-ны өдрийн хязгаарлалтыг бол би бол ингэж харж байгаа. Ерөнхийдөө одоо Солонгос улс маань 50 сая хүнтэй. Коронавирустэй бол
үлгэр дуурайлал болон маш сайн тэмцэж байгаа улсын нэг. Тийм. 50 сая хүнтэй харьцуулахад бол бас барал багтай. Мөн тархалтыг бол маш сайн хомж чадаж байна. чадж байна. Мөн тэрнийгээ дагаад хууль журмууд бол маш биелэлт сайтай. Мөн тэрэн дээр бол хууль журмыг сахиулах байгууллагууд бол маш сайн ажиллаж байгаа. Энэтэй холбоотой 6 сарын 3-ны гаргасан шийдвэр юм бол да энэ дээр бас нэг нөгөө манай Монгол иргэдийн маань бас нөлөө байсан. Энэ шийдвэр гаргах уу? Энэ шийдвэр гаргахад. За. Энэ маань явахтай гээд өнгөрсөн хугацаанд бол Солонгос улсаас одоо Инчон аэропорт дээрээс бол бид нэр хэд хэдэн удаагийн тусгай нислэгийг бол хөөргсөн. Тэгсээ. Нислэг болгон дээр бол би өөрөө ажилласан. За. Тэнд бол манай элчин сайдын яамнаас бол байнга хамтарч ажилласан. Манай Мяатын төлөөлөгчийн газрын ажилчид бол бүгдээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнд ажилласан. Нислэг болгон дээр хамтарч ажилласан байна шүү дээ. Тийм, нислэг болгон дээр бол хамтарч Солонгос улсын гаргасан хууль журмыг сахиулах. Яг гэвэл бид нэр суугаа орныхоо хууль журмыг бол хүндэтгэж дагах ёстой. Гэтэл энэ дээр бол хэд хэдэн журмууд бол ерөөсөө бид нар хичээгээд тэнд бол биелэгдээв. Биелэгдээв. Одоо энэ маань Солонгос гаргасан журмууд юу? тийм Солонгос гаргасан журм. Та тийч бол эргүү яриач юу гэсэн үг биелэгдээ үсэлж байна. За гэхдээ нэг л одоо монголчуудаа мэдээлэл хүргэе гэсэн одоо өнөөдрийн ярилцлага хийж байгаа болохоор бас хэлчихсэн дээр баг л та. Тэгэхээр өнгөрсөн нислэгүүдээр бол хэд хэдэн бас нэг зүйлүүд бол гарсан л да. Тэр маань бол мэдээж одоо Солонгос улсад үндсэндээ 5-6 сараар ингээд хөл хоригдоод хөдөлж чадахгүй юм гिचгээр мэдээж Монгол иргэд маань хүнд баг. Хүнд байдаг байх хүнд. Хүнд байгааг бол энд суугаа оронд байгаа хүмүүс бол би маш сайн тэрийг бол ойлгож хүлээж авч нэг ч гэсэн хүнд тусалчих юмсан гэж бол ажилдаг хүн бол манай байгууллагынхан. Яг энэ зарчмаараа Монгол иргэдээ Солонгос улстай байх хугацаанд мөн Инчон аэропорт дээрээс одоо явах хүртэл нь бол одоо хууль журмын дагуу байлгаж байгаа. Явуулахыг бол их хичээж байгаа. Гэтэл өнгөрсөн одоо хэд хэдэн нислэг дээр бол анзаарчихсан зүйл маань одоо Солонгос чинь 1-2 метрийн зайтай Тийм, горид үгийгээ тийм журм авсан байж байгаа. Одоо зайтай байна. Маска сайн зүүнэ. Олон нийтийн газар одоо бөөгнөрл үүсэхгүй гэсэн тийм олон залтууд ялангуяа одоо 2 сараас хойш 4 сар хүртэл бол маш чанга байсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ 4 сар хүртэл бол маш чанга байсан. Энэ хугацаанд бол манай хэд хэдэн нислэгүүд үлдчихсэн. Тэгсэн. За Инчон аэропорт дээр бол одоо буцаж чадахгүй байгаа иргэд маань очиж маш их гомдол тавьдаг. Монголын бодлоо очиж байгаа. Монголын бодол дээр очиж. Мэдээж одоо яг явах гэж байгаа хүмүүс маань бол бас журамтай. Бас суугаа орныхоо хуулийг бол бас хүндэтгээд бас сайн хүмүүс бол бий. Тэр дотор бас нэлээд сахилгуудтай хүмүүс бас бий. Тэгэхээр таны хэлж байгаа санаа бол юм биш үү? Өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн нислэгийн үеэр монголчууд одоо юу гэдгийг Солонгос улсын гаргасан 4 журмын бүрдөөгүй эмх замбараагүй байлж гаргасан. Гүн үү? Энэ үүнээс үүдээд 6 сарын 3-нд тийм шийдвэр гарсан гэсэн санаатай юм. Яг зөвхөн тэр бол нөлөөлөх нэг хүчин зүйл болсон. Яг энийг одоо зорчигчдоо иргэдэд хэлж байгаа нь бол цаашид бид нэг ийм алдаа битгий гаргаасай. Дараагийнхаа нислэгийн зөвшөөрөлд нөлөөлөд байх магадлал тун өндөр болчихсон юм шүү гэдгийг хэлж байгаа. Одоо жишээлбэл 4 сарын 8-ны нислэг болоо да. 4 сарын 8-ны нислэг дээр нэлээд үмэнтэй нислэг болсон. За. Нэлээд зохион байгуулалттай хэсэг Монгол иргэд маань ирээд тэнцээ нэлээд шүү байна. Тарьсан да. Монголын бодол дээр Монголын бодол дээр. За яаж та бүхэн маань мэдж байгаа бах. Солонгос улсын Инчон олон улсын нисэх буудал гэдэг маань бол онцгой бүс, онцгой объект. Тэнд бол өөрийн гэсэн хууль журмтай ялангуяа COVID-19-ийн үед баригдлах дүрм журам бол хамгийн хяналтан дор мэдээж олон улсын бомб тэмч маш чухал.
Яг тэгэхээр сүүлийн үед бол Солонгос улс дотроо тархалт гарахаас импортлож орж ирэх, гадаадаас орж ирэх одоо халдварлагчдын тоо бас тодорхой хэмжээнд байгаа учраас Инчон аэропорт дээр бол анхаарлыг бол нэлээд тавьж эхэлсэн л дээ. 4 сарын 8-ны өдөр яагаад тийм асуудал гарсан юм? Юунаас болж тийм байж байгаа гарсан юм? Яг Би явна гэж удуур хавар дайрсан тийм юм бол. Гэхдээ тэнд чинь нэг бас нэг асуудал санагдаад байна. Миний бодлоо нэг настай хүн тэн дээр тэгээд тэр 85 настай билүү 95 таа билүү нэг сайхан буурал багшин Солонгост бас нэлээд хугацаагаар Монгол руу явж чадахгүй байсан юм байна л да. Тэгээд тэр хөгшин бол 4 сарын 8-ны хэсгээр бол явсан. Тэр тодорхой болсон. Тэг яг зүгээр миний жаа харамслаа байдаг. Тэгээд цаашаа манай Монгол иргэд битээ гаргасаа гэсэндээ зүгээр жишээ татвал ярьчих. Таяр маань асуусан болохоор тийм ээ. Яг тэр өдөр бүртгэлийн ажиллагаа эхлэхэд бол явах иргэд маань бол ингэж гисаад тэгэл ном журмын дагуу бүртгэл хийгдчихсэн. 20-30 залуучууд бол одоо явахыг эрмэлзээд авчихсан болов гэж би харсан. Тэр дотор бол одоо хоёр Монгол бүсгүй тэр настай өгчнийг одоо явуулах гэдэг. Ер нь одоо би 2-3 өдрийн өмнөөс мэдээж хэл мэдээлэлч гэсэн гарч ирсэн л да. Энэ өндөр настай хүн одоо Солонгост хөл хүрэгдчихэд байна. Монгол руу явуулъя гэдэг мэдээлэл нэлээд хүчтэй тархаж эхэлсэн л дээ. Тэгээ яг нэг хоёр бүсгүй туслаад яваад хараад тэр хоёр бүсгээс болж дээ. Нэг ч гэсэн Монгол тэгээд өндөр настай энэ явуулах гэж бас тэмцэж байгаа нь бас зөв хэрэг гэж ер нь бол дотроо дэмжиж бас харж байсан. Боломжтой байвал энэ хүнийг бас явуулахад одоо улсын онцгой комисс дээр одоо саналаа өгөөд улсын сайдын яамд саналаа өгөөд дааж тэр хүний нэр бол тэр байгаагүй Баталгааж авах баталгаажаагүй. Тэгээд маргааш нь одоо бүртгэл эхлэхэд ирсэн байсан. өөрөө Анх ирээл яг тэр бүртгэлийн хажууд ингээд төрдөг тэргэн дээр үйл чаан дээр ингээд суучихсан. Тэгээд хөрхийн ингээд Монгол сайхан буурал ингээд аюу олон ингээд медалуудаа зүүцсэн. Тэгээд жагаалтай нэг яаны доо харагдаж байгаа. Хитэн гац. Тэгээд мэдгүй одоо ихэд олон тийм гоё медалуудаа гаргаад зүүчихсэн. Тэгээ хараад би энэ хүнийг боломжийн гарвал явах бололцоог нь хангаад өгөх юмсаа гэж ер нь л тэгэл бас хүн л бас хараал бас бодно шүү дээ. Гэтэл тэр өдөр тэр хоёр бүсгүй маань нэлээд тэргүүлээ тэнд байсан олон хүмүүсийг одоо жагсаал хэлбэрт оруулаад жагсаал хэлбэртэй тэгээ чанга дуугаар бол одоо лоозон маягтай хорилж шашгарах мөн тэнд одоо Солонгосын тэр билет бичиж байгаа тэр супервайзерууд дээр очиж солонгосоор одоо дарамтлах яагаад энэ залуу хүн явж байгаад яагаад энэ хүн явж байгаа энэ хүний мэдээллийг өгөх жишээтэй энэ маань дамжраад Инчон аэропортын хамгаалтын газраас бүр ирсэн. Одоо тэр хамгаалагч нар ирээд одоо тэдний тусламжтай бол тухайн өдрийн нислэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан л да. Тэгэхээр энэ байдал маань бол тэгэхээр их замаар байдсан гэсэн үг юм байна. Нэлээд удаа. Нэлээд удаа үүссэн гэж ийм үчил байж байгаа. Ер нь ингээд нислэг болгонд ял гарч байгаа. Тэгээ энэ маань ер нь ингээд 6 сарын 3-ны өдрийн транзит зорчигчдыг Монгол зорчигчдыг хүлээж авахгүй гэдэг тэр шийдвэрт бас нөлөөлөх бас нэг хүчин зүйл болсон. Магадгүй одоо яг тэр өдөр очоод бас ингээд өмнө саманд дуудаж ирсэн. Одоо өөрсдөө бол явах сонирхолгүй байсан. Тэр хүмүүс маань бас үзчихэл байгаа юм биш үү? Тэр хүмүүстэй хандж ихэд дахиж битгээ тийм одоо хувь хүний өөрийнхөө эрх ашигын төлөө нийтийг хамарсан ийм байдалд хүргээч гэдэг нь би хүсмээр байна. Тусгай үүргийн нислэгийн үеэр яг таны ярьсан сонсоход тусгай нөхцөл байдал зохион байгуулагдж байгаа Солонгос улсын зүгээс нарийн одоо хууль дүрмийн юм шаардж байгаа учраас бас тэрхүү байдлаар үүмээ самуу гаргаж болохгүй юм байна. Гарах юм бол эргээд дараачийн нислэгүүдэд одоо бас иймэрхүү байдлаар хорт нөлөө үзүүлж байна гэсэн санаатай ярьж байна. Тийм яг энэ одоо энэ хязгаарлалтанд ороход бол одоо нөлөөсөн зүйлүүдийг л ярьж байна л да. Тэгэхээр одоо дараагийн нислэг дээр манай иргэд маань зорчигчид маань Инчон аэропорт дээр очиж одоо улсын онцгой комисс дээр нэр нь баталгаажаагүй бол одоо үндэсний бодол дээр очиж өмнө шуугиан тарих
хэрэггүй маа. Дараагийн одоо тусгай үргийн нислэгийн зөвшөөрлийг бид нэр авч чадахгүй хэмжээнд хүртэл одоо очихыг сануулсан хэрэг бол одоо 6 сарын 3-ны одоо хязгаарлалт тавьсан нэг бол бүгдээрээ л одоо сонин хэллэлээр харж мэдлээ шүү дээ тийм ээ. Бас нэг хүчин зүйл нөлөөсөн зүйл маань бол дэлхийн өнцөг булан бүрээс Монгол иргэд маань одоо ямар нэгэн аргаар Инчон аэропорт дээр хүрээд ирдэг. Одоо нэрийгээд баталгаажаагүй иргэд. Транзит зааланд хүрээд ирдэг байхгүй. За. Тэгээд транзит зааланд хурж ирээд угаасаа манай онгоц чи ерөөсөө 250 дэмнээс судалтай илүү тэрвэрлж чадахгүй. Яг үгээр нислэгийн аюулгүй байдалтай холбоотой. Тэгэхээр бид нар үнэхээр Монгол иргэд маань төд үлдлээ бид нар бүгдийг аваад явъя гэж хүссэн ч суулгаж чаддаггүй. Гэтэл тэр иргэд маань нэгэн л ирж гисэн юм чинь Инчон аэропорт дээр амьдрахаас өөр болдог. Инчон аэропорт дээр амьдраад аа. Тийм, гарч ирж чадахгүй. Транзит виз байхгүй мэл чи нөр транзит дэлхийн зааланда байгаад байна гэсэн үг. Тийм, транзит нислэгийн заалан дотор ингээд удаан хугацаагаар ингээд байгаа л гэсэн үг. За. Ярьж. Яасан нэг юм болчих шиг болох юм. Асуурсан юм. Хэд шинээр. Яа тусч.